дараагийн мэдээг танилцуулъя. Франц улсад Nestlé компанитай холбоотой асуудал үүссэн байна. За Nestlé компанийн хувьд Швейцарт төвтэй ийм олон улсын томоохон үндэстэн дамсан авраг компанид тооцогддог. За түүний тус компанийн хувьд бол олон тооны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн дотор савлсан усыг бол зарж борлуулдаг байгаа. За ингэхдээ эдгээр савлсан усыг байгалийн цэвэр, аршаан, минерал ус зэргээр бол хүмүүст зарж борлуулдаг байсан. За гэтэл үнэн хэрэгтээ эдгээр ус нь бол цэвэр байгалийн гэхээсээ илүү тодорхой боловсруулалт хийсэн, тодорхой бодис ашигласан байсан гэдгийг нь бол Францын Сенатын хорооноос гаргасан тусгай мөрдөн шалгах комисс бол олж тогтоосон байна. За хамгийн ноцтой нь бол энэ асуудлыг Францын засгийн газар мэдсэн атлаа олон нийтэд мэдээллийг ил болохгүй нуун дарагдуулж байсныг бол энэхүү комиссийн хяналт шалгалтаар тогтоосон байна. Nestlé компанийн хувьд бол дэлхийд алдартай олон цэвэр усыг үйлдвэрлэдэг. Тэр дундаа бол Pierre нэртэй цэвэр брэнд ус нь бол аршаан ус нэртэйгээр бол дэлхийд их алдартай ийм ус юм байна. За тус компанийн хувьд бол хууль бусаар ийм боловсруулалтын үйл ажиллагаа явуулдаг байсан. За үүнийгээ бол нуун дарагдуулсан юм байна. Энэ тайланд дурдсанаар Nestlé компани Cortez, Vitel, Hyper нэртэй брэндүүдийн усыг зарж борлуулахдаа эдгээр усыг байгалийн цэвэр аршаан ус, булгийн ус зэрэг шошготойгоор зарж борлуулдаг байсан. Гэвч бол эдгээр уснуудад нингийн болон химийн бохирдлоос сэргийлэх зорилгоор тусгай бодисыг хэрэгжилж байсан олон жилийн туршид бол ийм практик болоод байсан юм байна. За гэтэл бол Франц болон Европын холбооны дүрм журмын дагуу тусгай бодисоор альва усыг халдваргүйжүүлэхийг бол хоригддаг юм байна. За уг тайланд Францын засгийн газар эдгээр хууль бус үйлдэлийг нуун дарагдуулсан байж болшгүй бол дүгнэлтэндээ онцолсон байна. За тухайлах юм бол Nestlé компани Nestlé Waters үйлдвэр нь бол ил тод бус байдлыг гаргасан. За үүнээс гадна Францын засгийн газар энэхүү ил тод бус байдлыг нуун дарагдуулж байсныг онцлон тэмдэглэх хэрэгтэй гэж тайланд дурдсан байна. За Францын хэвлэл мэдээллийн хэрэгсэл өнгөрсөн жил бол энэхүү хориглогдсон бодисыг тусгай бодисыг хэрэгжилж байсан гэдгийг нь мэдээлсэн. За уг тайланд дурдсанаар 2021 оны 10 дугаар сард болсон засгийн газрын анхны хуралдаанаас хойш энэ асуудлыг нуун дарагдуулах санаатай стратегийг Францын засгийн газар хэрэгжүүлж байсан байна. За хэдэн сарын дараа эрх баригчид Nestlé компанид 20-той тусгай ажиллагаагийн оронд нь микро шүүлтүүрээр тухайн усыг ариутгах ийм зөвшөөрлийг өгч байсан юм байна. Nestlé компани энэ талаар бол тайлбар өгөөгүй байна. За мөн Францын засгийн газар ч тайлбар одоогоор байдлаар хийгээгүй байна. Өнгөрсөн жил Швейцарын Nestlé компани аршаан усан дээр тодорхой ийм халдваргүйчлэлтийн болон тусгай бодисуудыг хийснээр олон нийтэд хүлээн зөвшөөрч хуулийн хариуцлага хүлээх гүн тул 2 сая еврогийн торгуул төлөхөөр болсон. За мөрдөн шалгах компани Nestlé компанийн гүйцэтгэх захирал болон топ менежерүүд зэрэг 120 гаруй хүнтэй ярилцлага хийсэн байна. За тус комисс нь Францын ерөнхийлөгчийн алба 2022 оноос хойш Nestlé-гийн олон жилийн туршид хуурн нэхэлж байсныг мэдэж байсан гэж дүгнсэн байна. 2 дугаар сард болсон дуулааны талаар бол ерөнхийлөгч Emmanuel Macron-аас асуухад эдгээр зүйлсийг би мэдэхгүй, хинтээ ч тохиролцсон зүйл байхгүй гэж мэдэгдэж байсан. Тус мөрдөн шалгах комиссийн гол илтгэгч Александр Үзелэ хэлэхдээ залилангийн энэ Луврын шинжтэй үйл ажиллагааны эдийн засгт учруулсан хохирлыг тооцож үзэх юм бол 3 тэрбум орчим евро байх боломжтой гэдгийг тооцсон гаргасан юм байна. За ер нь бол энэ томоохон усны брэндүүд бол усыг савлаж зарахтаа бол эдгээр усыг байгалийн аршаан цэвэр байгалийн ус гэж бол зардаг. За ингэхдээ бол карантинаас авсан уснаас 100-аас 400 дахин өндөр үнээр борлуулдаг юм байна. Гэтэл бол эндгээр ус нь яг тийм байгалийн цэвэр ус биш байсан. За энэ бол хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэрэг болсон байна. За Францын өмнөд хэсэгт байрлах Nestlé үйлдвэрийг бол комиссийнхан очиж үзэхэд ард нь хууль бус ийм ариутгахлын үйл ажиллагааг хийдэг ийм шүүгээ байсан гэдгийг олж тогтоосон юм байна. За энэ тайланд дурдсанаар Nestlé засгийн газарт ямар нэгэн эдгээр тусгай бодис хэрэгсэн бичиж шүүлтүүр хийх зөвшөөрөл өгөхгүй болвол ажлын байр алдах эрсдлүүд бол тус компанид байгаа. Учир нь бол булгийн ус, аршаан ус гэсэн эдгээр усууд нь ус нь гидсний заханцар зэрэг ноцтой өвчин өхөлт хүргэж болшгүй бактериар бохирлогдсныг улмаас бол үйлдвэр нь хаагдах боломжтой гэж мэдэгдэл гаргаж байна. За өөрөөр хэлбэл дэлхийн томоохон компаниуд хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь бол хуулийн харамсалтай үйл ажиллагаа болсон. За үүнээс болоод Францын болон бусад Европын орны хэрэглэгчд бол эдгээр үнэтэй өндөр үнээр зарагддаг усыг хэрэглэхдээ бол хэрэглэгчдийн итгэл алдарч байгаагаа мэдэгдэж байна.
by the group are occasionally contaminated by bacteria.